Инфляц 3 дугаар сард 7.4% гарсан. Энэ тоо цаашид 2 оронтой тоонд ч шилжих эрсдэлтэй байна. За үүний дунд махны үнэ өмнөх оноос 23% өссөн нь иргэдийн амьдралд санхүүгийн дарамт учруулж байгаа юм. За мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч Уянга таамаглан хүргэнэ. Арай мэндэ гүргээ. За тэгэхээр махны үн жишээлбэл үхрийн мах гэхэд 2025 оны 4-р сард 19,000 төгрөгийн дундаж үнэтэй байсан бос. За энэ оны 4-р сард дундаж үнэ нь 31,000 болсон байгаа. Ойролцоогоор 11,000 төгрөгөөр бол яг энэ 1 жилийн хугацаанд килограмм үхрийн махны үн өссөн байна гэсэн үг. Наашаага орж ирэх нь бага. Тэгээ нөгөө орж ирэх нийлүүлэлт нь багасчихлаараа угаасаа тэгээ үнэ өсөөлээ. Шинэ махны ястай мах нь 29-тэй. Тэгээд шинэ махны цул нь болохоор 32-тай. Гойны цул нь болохоор 33,500-тай. Тийм л. Тэгээд нөгөө намрын мах, шинэ мах гэл янз янз л байна. Гадагшаа мах их гарсны бас нөлөөлөл бас байгаа хаа л гэж бодож байна. Гэтэ бараг 100 болсон сүүлийн 3-4 жил 100 болсон талууд яг борлуулалт махны хэрэгцээ багассан. Одоо дахиад хаханы борлуулалт л одоо арай хямд юм да, маханд их зэрэгтэй юм да гэд дахиад их авч яан да усууд одоо байна. Масны нөгөө хэвийн богоо төмөс 2,500-тай. Лоон 2,500, сонгон Монгол сонгон 4,000-тай. Хүмүүс одоо жишээлбэл хэдвэ? Шуудаа 85,000, 2,200 л байна. За тэгэхээр яг ийм цаг үед бол иргэдийн ачаан дээр ирж байгаа одоо энэ ачаа улам нэмэгдэж байгаа гэдгийг иргэд хэлж байлаа. Ийм цаг үед бас төрчний хувьд хоорондоо хэрэлдэж за санал судлалын төлөө одоо маргалтахаас илүүтэйгээр илүү яг иргэдийн амьдрал чиглэсэн, иргэдийн өрхийн орлогод чиглэсэн эрэг нөлөө үзүүлэхүйц томоохон бодлого боловсруулах нь зүйтэй гэдгийг тэд санууллаа. Ард түмнийг бол бодхоо байсан юм шиг байна. Хэцүү байна одоо ард түмний амьдрал бол. Тэгээд эцүүдгөө бодож идэх одоо ард түмэн хайцсан юм шиг байна уу. Хэрүүд маргаа хайцгээгээл хам биш тооронд. Өөр одоо ярьдаг юм дандаа л хэрүүд маргаа. Одоо мах үнэндээ их чинь одоо нөөцийн мах нэгийг авлаа гэхдээ тэгээ ясын нэг чанаад бантан өдөр яг бол тэр ханаач хөхгүй. Амьдрал үнэхээр хэцүүхэн л. Хэцүү байгаа шүү дээ. Ер нь махны үн чинь 33 мөр болсон юм шиг үхрийн мах чинь. Харин тийм ер нь бол юмны үн амар л өссөн байлаа. Өдрөөсөө хэрэг тусмал өсөж байна. Тэгээд энийгээ дагаад цалин өрсөн нэмэгдэхгүй. Тэгэл ер нь бол жоохон үнэлтийн байдалтай л байгаа юм шиг. Ерөнхийдөө жилийн жилд хавар бол махны үн өсөх нь бол одоо нэгсэндээ бичигдээгүй хууль болсон. Тэгсийд ч гэсэн энэ жилийнх бол яалтчгүй огцом өссөн үзэлт байлаа. 23%-аар өссөн. Харин талхгуурл будааны үн бол харьцангуй доктортой хэдийгээр 2025 оны сүүлээр өссөн ч гэсэн 2026 оны эхний одоо 3 сарын байдлаарх дүн бол 6.1% өсөлттэй байгаа. Махны үнийн хүү огцом өссөн энэ цаг үед бол жишээлбэл Төв банкнаас ч юм уу эсвэл Улсын хурлаас үн докторжуулах янз бүрийн арга хэмжээ авахгүй гэдгээ бол Төв банкны хэрэглэгч мэдээлсэн. Үн докторжуулах хөтөлбөр ерөөсөө буруу хөтөлбөр. Үн докторжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж болохгүй. Харин эндээс дүнлэгийг миний нийлүүлэлтийнхээ бүтэн сүлжээг бий болгох дээр л анхаарах хэрэгтэй. Энэ дээр бас бизнесүүдэд дэмжих хэрэгтэй, ард иргэдэд дэмжих хэрэгтэй, нөгөө сургалт хийж ойлгох хэрэгтэй. Хаана бид нар дутагдал үүсээд байгаа төрийн оролцоо яг хаанаа байх юм, ямар дэмжлэгтэй байх юм. Олцоо ер нь дэд бүтцийн шиглэлрүүл ажиллах хэрэгтэй л доо. Хэрэглээний бараа үйлчлэгээний индекс 2026 оны эхний 3 сард бол 7.4%-тай гарсан. За өмнөх одоо 10 жилийн өмнөх тоо мэдээллүүдийг та бүхэн бас харж байна. Ер нь бол яг сонгуулийн өмнөх жилүүдэд бол яг инфляцийн хувь бол өсдөг. Яагаад өсөж байна гэхээр одоо сонгуулийн өмнөх жилтэй холбоотойгоор ус төрчдийн хувьд бол бэлэн мөнгө тараах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар зээл тэглэх ч юм уу иймэрхүү бодлого шийдвэрүүд авдаг нь өөрөө эргээд инфляцид бас ийм сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг бас энэ графикаас харж байна. За ингээд 2026 оны жилийн эцсийн байдлаар магадгүй инфляц 9.9% хүрэх төлөвтэй байна гэж Төв банкнаас ерөнхий төсөөлөл гаргачихсан. Гэхдээ эдийн засгийн хувьд бол энэ тоо 2 оронтой тоонд шилжих төлөвтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо энэ монголчуудын хэрэглээнд гол нь нөлөө үзүүлж байдаг хүнсний бараа тэр дундаа махан бүтээгдэхүүний үнийг илүү доктортой байлгах, инфляцид нөлөөлөх энэ орон зайг нь хумих хууднаас бол махны нийлүүлэлтийг илүү одоо анхаарах нь зүйтэй гэдгийг бол эдийн засгчид болоод за Төв банкны эрхлэгч ч гэсэн хэлж байгаа. За мөн худалдаачид ч гэсэн хэлж байгаа юм.
болохгүй. Манай үйлдвэрлэгчид бас энэ хэрэглэгчтэй бодож бас яг үнэхээр нарийн тооцоо хийж өгөөд яг дизелийн гэдэг юм уу тээврээс шалтгаалсан үнийн өсөлт маань хэд байгаа юм бэ гэдгээ бас тооцож бараа бүтээгдэхүүнийхээ үнэн дээр оруулахгүйгээр зүгээр дизель өссөн гэдэг сургаар ингээд өөрсдийнхөө үнийг бас ингээд хаа замраагүй өсгөөд байж бас болохгүй. Хаврын тарчид цагуудад гадагшаага экспортлж байгаа мал махын хэмжээг арай багасгах ч байдаг юм уу те. Иймэрхүү байдлаар дотооддоо нийлүүлэлтээ нэмэгдүүлэх тал дээр анхаарах юм бол одоо нөгөө үнийн өсөлт маань ядаж нэг сар мөгжаад иргэдийн одоо яг энэ хаврын тарчиг хэцүү байгаа нөхцөлд бол иргэдийн амжиргааг бас хамгаалахад нөлөө үзүүлэх болов гэсэн үг л дээ. Монгол улсын яг энэ инфляцийн бүрэлдэхүүнд бол мэдээж хэрэг дотоодын бараа бүтээгдэхүүн тэр дундаа махан бүтээгдэхүүн голчлон нөлөөлдөг. Мөн дээрээс нь импортын бараа бүтээгдэхүүн. За импортын бараа бүтээгдэхүүнээс гадна дизель түвш болоод за бензин түвшний үн ханшвал бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ өсөлт нь өөрөө эргээд одоо бүх бараа бүтээгдэхүүний үн өсөх гол суур болдог. Тийм учраас одоо засгийн газрын зүгээс бензин түвшний одоо шатхууны үн дээр бол тодорхой хэмжээний арга хэмжээ авч хэрэгжүүлээд бас Оросын албаны улстай эхний ээлжинд бол гэрээнд хүрсэн нь сайшаалтай хэдий ч гэсэн нөгөө талдаа бас эргээд яг энэ махны нийлүүлэлтэн дээр онцгой анхаарах нь чухал байгаа юм. Инфляцийн түвшинг зөвхөн та бүхэнд махан бүтээгдэхүүнээр жишээлэн за түүнтэй холбоотой иргэдийн байр суурьлаад худалдаачдын мэдээллийг бол хүргэлээ. Гэхдээ цаашид бол засгийн газрын зүгээс болоод за мөн шийдвэр гаргагчдын зүгээс хоорондоо санал суудлаа одоо булаацлахаас илүүтэйгээр яг энэ өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудал өрхийн одоо орлого зарлагтай холбоотой асуудалд төвлөрч ажиллах нь зүйтэй байна гэдгийг бол иргэдчдэр, эдийн засгчдэр за мөн төв банкны эрхлэгч ч гэсэн хэлж байсныг энд сануулъя.